Үзэгчдийнхээ нүдшийн амар амгаланг айлтгая. Үзэгч та бүхэн дэлгэр зууны сайхан цагтаа сэтгэл тэнүүн сайхан наадаж байна уу? Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч зарилгаа буулган салбар бүрт амжилттай яваа хийсэн бүтээсэнтэй олон хүнийг төрийн дээд шагналаар урамшуулсан. За тэгвэл энэ удаад бид эрхэм хүндтэй нэгэн зочныг бас нэвтрүүлэгтээ урьсан байна. Энэ бол Монголын телевизийн салбараас төрсэн шинэхэн гавьяатыг нэвтрүүлэгтээ урьсан. Монгол улсын соёлын гавь зүтгэлт нэвтрүүлэгч жүжигчин Чимэд Дамын ичээ орлоо. Сайн байна уу? Сайхан зусж байна уу? Сайхан наадж байна уу та? Сайн байна. За сайхан наадж байна уу? Сайхан зусж байна. Та бүхэн манаас сайхан наадж байна уу? Телевизийн ажлаа хийгээд үзэгч түнөө баярлуулаа сайхан наадж байна. Тэгэндээ одоо тэгээд наадам баяр цэнгэл одоо баяр наадмын үеэр чинь тэгээд телевизийн уран бүтээлчид дандаа л арын албан зүтгэж идэг баярын өдрүүдээр бүгдээрээ л ажилтаа байдаг та. Тэгээд тэр жишгээрээ бас та нар маань ч гэсэн бас яг энэ мөчд ажлаа хийгээл байж байна. Би их ч бас одоо өчигдөр урж идэргээд наадмын өдрүүдээр бас л ажилтаагаа байгаа та харж байгаа. Гэхдээ яг ийм үед та ажиллаа хийхээр илүү их баяртай, аз жаргалтай, их эрч хүч авдаг, их энерги авдаг, сайхан байдаг, их жаргаж ажилтдаг шүү дээ. За таны хувьд Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн болсноос хойш одоо анхны ярилцлага UBS телевизтэй өгч байгаад маш их баяртай байна. Тэгээд таны хувьд хэдийгээр Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч гэсэн UBS телевизийн 30 жилийн түүхэнд үзэгч түмэндээ хүрсэн олон сайхан төслүүдэд манай урилгаар хүрэлцээрж оролцож байсан. Тэгээд энэ тухай хоёлаа ярьслахаа одоо хоошоо ярих болно. Тэгээд үзэгч түмэнтэйгээ сайхан баяр наадмын мэдчилгээгээр таныг эхлээд мэдчилгээг урьж байна. За ер нь төр чосны өв их уламжлалтай Монгол түмний хувьд бол хамгийн их одоо хүсэн хүлээдэг, хамгийн хүндэтгэлтэй баяр бол яхаарахгүй үндэсний их баяр наадам байдаг. Тэгээд үндэсний баяр наадмыг бол монголчууд маань бүгдээрээ одоо ёстой тэгээд 8 настангаас 80 насныгаа хүртэл бүгдээрээ хүсэн хүлээж ийж одоо баярлдаг, цэнгдэг, хотлолноороо нааддаг их сайхан наадам. Би бол хувьдаа наадмыг бодохдоо үндэсний их баяр наадам бол монголчуудын маань эв нэгдлийн бэлэгдэл гэж үздэг. За ардын ёсголын 101 жилийн ан гэж тэгш тохиож байгаа гэдэг утгаараа тэгээ магадгүй сүүлийн 2 жил бас цар тахлын нөхцөл байдлаас болоод монголчууд маань бол төдийлөн бас яг сэтгэл тэнүүд наадаж чадаагүй байсан. Тэгээ энэ жилийн хувьд бол одоо үнэхээр сайхан наадаж байна. Одоо төв цэнгэлдэг хүрээлэнг тойрч байгаа. За хүй 7 удагт урдан морины уралдаан үзэж байгаа наадамч олно харахад бол үнэхээр одоо эдийн дээдээ өмсөд те үр царайнд баяр баясгалан илэрсэн юм сайхан өдрүүд болж байна л да. Тэгээ яг энэ мөчөд төрдөө үнэлүүлж түмэндээ үнсүүллээ. Соёлын гавь зүтгэлтэн цав тэмдэг. Яг тэр зарилгыг сонсоод зогссноо юу бодогддөг юм бэ? Их сонир хүн их сандардгийн билээ. Тэгээ би өөрийгөө бодохдоо за би ч одоо ер нь сандрах, бэргэх, олонний өмнө гарах энэ айдас бэргээ маань ер нь гарсан байхтай гэж одоо боддог байсан л да. Ягаад гэвэл одоо миний хийдэг үндсэн ажил маань тэр шүү дээ. Тийм би баг 30-аад жил одоо цэнгэрлэгцээр үзэгчтэйгээ уулзж байна. Олон харам сайхан тайзан дээр үзэгчд түмнийхээ буйнаар олон сайхан нэвтрүүлгүүдийг хөтэлж ийсэн. Яг тэгээ тэр мөчөд төрийн ордонд ороод улсынхаа ерөнхийлөгчөөс шагналыг гардаж авах үед бол их тийм сонин мэдрэмж төрдгийм билээ. Тийм нэг бас нэг үгээр илэрхийлэхэд их хэцүү. Тэгээ нэг тийм айсан, их догдолсон, баярлсан бас ингээд нэг за одоо их аятаа цэгцтэй байхгүй бол болохгүй шүү гэж боддог ч юм уу нэг өөртөө бас нэг тийм юу гэдэм бэ лээ хүн. Тэгээ хариуцлага команд өгөөд идэх юм билээ. Тэгээд хамгийн түрүүн би их ч нь бол яг тэр шагналыг гардаж авахдаа одоо миний хийсэн бүтээсэн зүтгэгтэн гэхээсээ илүүтэй ер нь миний хөдөлмөрийг ингээ үнэлнэ гэдэг маань их нэн түрүүнд би бол цэнгэрлэгцийнхаа одоо түмэн олон үзэгчдтэй ер нь одоо сүслэн залбирч ийсэн. Тэгээ үзэгчд түмэн маань л одоо биднийг бас энэ дайтай одоо ажил амьдралтай өнгөтэй өддөө явхад бол хамгийн их одоо хүч өгдөг, ташуур өгдөг, урам өгдөг хүмүүс ч надад үзэгчд түмэн шүү дээ. Тэгээд би одоо үндэсний олон нийтийн радио телевизгээд энэ их сайхан авшигтай, босго өндөртөө энэ айлтаа өөрийнхөө амьдрал хувь заяаг холбоод бараг 30-аад жил болж байгаа юм билээ. Тэгээд телевизийн алтан цамхагт бол их чинь би дандаа л ер нь сүслэн залбирч идэг. Энэ лайлын хаяг бараазнаараа өнөөдөр бас энэ дайтай ажиллаж амьдарч байна да гэж боддог учраас тэр цаг мөчөд тэр бодол маань болно. Одоо тэгэл харуулж орж ирж байсан. Мэдээж одоо тэгээд хүн болж төрөөд тэгээд хүн болж төрөхдөө энэ сайхан Монгол оронд одоо хүмүүн заяаг олж төрсөн
энэ их хувь тавиландаа бас их баярлж исэн. Тэгээ ижи авдаа их талархаж исэн. Тэгээд үр хүүхэд, хань ижил, эргэн тойронд байгаа одоо найз нөхөд намайг одоо өдий зэрэгтэй ингээд хүн болоод төлөвшөөд өнөөдрийн дайны энэ одоо төвшөнд хүрэхэд тусалж дэмжижсэн бүхэл хүмүүст л одоо баярлж исэн да. Энэ сайхан үйл явдлын одоо нотлохоо болсон нэг сайхан зүйлийг бол би асуух нь зүйтэй байх гэж бодож байна. Энэ сэдв одоо холдчихоос өмнө таныг яг шагнал гардаж авах тэр мөчөд таны гэр бүлийн хүн мэдээж хариуцж байгаа албынхаа хуваар ерөнхийлөгч шагнал гардуулах тэр мөчөд бол дэрэгдэн зогсоо. Тэгээ бас л тань дайны баярлаж бахархаж зогсоо нь харцнаас нь тодорхой байсан л да. Тэгээд Монголын бас гэр зурагчид бол үнэхээр мэдрэмжтэй тэр торгон агшныг бол мэдээж анжаагаар тэр зургийг хард тийм билээ. Ингээд алхах мөчөд одоо тэр зургийг та хоёрыг ташлуулад авсан билээ. Тэр харц бол одоо сошиал ертөнцид яа харахгүй хүмүүсийн бас гоё хилцээ, ерөөлийн үг одоо энэ сайхан гоо үзэсгэлэнг ингэж харж бахархах гэдээ ярьжсэн л та. Тэр тухайгаа хуваалцах. Тэр зургаа харж амжсан уу? Ямар санагд? Тэрийг сүүлд нь харсан. Танд бас байдгал харц санагдаж магадгүй тийм. Тэр зургийг бүр тэр өдөр чинь ер нь тэгэл их тийм догтлол өндөртэй, тэгэл хөөр баяр дүүрсэн сайхан өдөр байдгийн билээ. Тэгэл бужигнаад таарсан л та. Хамт олон маань их сайхан ухтаж авсан төв талбай дээр олон сайхан найз нөхөд маань тэгэл ах эгч нар маань ингээ ухтаж исэн. Тэгээд талбай дээр ер нь бужигнаж байгаад одоо нөгөө зураг харахтаа мантай байж байгаад тэгээ орой одоо очиод нөгөө өдөр ажил дээр очисон ч ажлын маань залуучууд л яг очиод та тэр зургийг харсан уу гэд тэгээ харсан. Тэгээ би болохоор яагаад энийг ингэж их онцлоод байгаа юм бол доо гэд бас жоохон гайхаад байсан. Тэгээд эргээ харсан их сайхан бас агшныг буулгасан байлээ. Тэгээ бас тэр зурагчиндаа баярлаа гэж хэлмээр санагдаж байна. Амьдралын маань их тийм торгон, баяртай одоо хүний амьдралд ч одоо эн чинь нэг л удаа тохиолдох одоо сайхан мөч шүү дээ. Тэгээ тэр мөчийг бас тэгж буулгаж авч ингээд их гоё дурсамж үлдээж байгаад нь бас баяртай санагдаж байгаа. Нэг инээдтэй юм хэлэхээр би ороод ингэхгүй юм. Нөгөө ерөнхийлөгч орж ирэхээс өмнө зааварчилгаа хэлж ин яслын албанаас нь тэгээ харахаар нь авраалаа харчаал айгүй хөрх ингээл нүтэрээ тогсон чи гээл хараа авчирнаа за ерөөсө харц тулж болохгүй юм биш үү. Ерөөсө харахгүй л ахын зөв юм байна гэж бодоод тэгээ за шагнал авахдаа ерөөсө харахгүй байх хэрэгтэй юм байна. Ийшээ буцаа авахдаа ерөөсө харж л болохгүй юм байна. Харж болдгүй юм байна гэд ойлгочихгүй дотроо. Тэгээд л одоо яг тэр бас мөч тэгж их сонин таарсан байлээ. Тэгээ гоё зураг. Тэр чи яа харахгүй тэр ёслол үйл ажиллагаанд бол Монгол улсын шадар сайдын хувьар оролцож байгаа учраас гэхдээ яг тэр агшинд бол яа харахгүй ханийн хайраар таныг харсан байлаа. Тэгээ амьдралынх нь ийм сайхан хормыг бас ингэж танаас тодруулж асуулаа. Одоо үзэгчд маань бас энийг асуугаасаа гэж бодож иж магадгүй. Сайхан мөч байсан тий. Тэгээ сайхан зураг бас бууж үлдсэн байлээ. Тэгээ тэр ч одоо тэгээ бидний амьдрал үр хүүхдэд маань тэгэл дараагийн маань одоо ач зээнэрт маань ч гэсэн сайхан л одоо дурсамжтай зураг болж үлдэх байх та. За Монгол улсын соёлын гавьяа сэтгэлтэн гэдэг энэ цолонд хүргэсэн одоо телевизийн салбарыг сонгох шалтгаан хэн их нөлөөлж одоо энэ талбар руу оруулав гэд хоёулаа үргэлжлүүлье. Би энэ салбар руу их сонин тохиолдлоор халтарч орсон шүү дээ. Яагаад халтарч орсон гэж хэлэхэд тэгэхээр би чи 10 жил байхдаа их тийм номын хүүхдээсээ номыг уншдаг. Хими хичээлдээ их сайн. Миний хамгийн дуртай хичээл хими хичээл. Тэгээ одоо ч гэсэн би ер нь химид их сонирхолтой л доо шинжлэх ухааны салбарын одоо нэвтрүүлгүүд үзэх их дуртай. Тэгээд 10 төгсөхдөө өнгөрт байдаг биотехнологийн их сайн сургууль гэдэг юм. Тэгээд тэр сургуулийг бүр судлаад ерөөсөө л энд орно. Тэгээд биотехнологич болно. Хими инженерчлэлээр мэргэшнэ гэж бодоод бүр эргэл буцалтгүйгээр тэрэндээ бэлдсэн. Тийм охин байсан 10 дугаар төгсөхдөө. Тэгээд нөгөө конкурсаа өгөөд тэгээ их сургуулийн хими ангид конкурс өгсөн. Тэг оноо их гайгүй өндөр авсан. Жохон орс хэл дээрээ жохон нойлтсон юм билээ. Тэгээ яг дээгүүрээ таслуулаад бидний үед чинь нөгөө улаан шугамар тасалдаг. Тэгээд нөгөө хүссэн сургуультай орж чадаагүй. Дараагийнх нь юм анагаах ухааны дунд сургууль дээр оноогдож таарад тэгээд тэндээ ороод бас л нөгөө химийн чиглэлийн мэрэгчлээ сонгоно гэдэг мөрөөдөлтөй явж чад дараа жил нь орох урилга авсан. Би анаахын дундыг онц төгсөхгүй юу. Тэгээд онц төгссөн хүүхдүүд урилгаар ордог гэсэн анаахын дэдэд одоо нөгөө дуртай ангидаа урилгаар ордог. Тэгээд тэр урилга авцсан явж хагаад
санаандгүйгээр энэ соёлын сургуулийн ойролцоо явж исэн нэг ихч таарад одоо тухайн үедээ л одоо өнгөж одоо би ч өөрөө жоохон одоо нэг 19 20-той байсан, нэг 25 6-таа л бүсгүй байсан юм шиг байгаа. Одоо Сараа гэд би тэд одоо холбоотой л доо Сараа ихчтэйгээ тий. Тэгээд таарад чи ер нь жүжигчин болоод их зүгээр юм байна мий даа гэд. Зүгээр таарж байгаа. Танихгүй, ерөөсөө танихгүй. Тэгээ зүгээр гудамд таарад чи ер нь л жүжигчин болмоор юм бэ. Чи нэг энтэг киноны жүжигчинтэй аюу адилхан юм байна гэх. Тэгээ намайг дагуулад кино үзээд. Тэгээ юун тэгээ танихгүй хүн гудамжинд таарахаар нь дагаад хоёлаа хамт очиод кино үздгээ тий. Тэгээд тэр нь одоо тэр ихчд их төстэй санагдчихлээ надтай. Одоо царай зүсээрээ төстэй санагдсан юм уу яасан. Тэгээ мэдээ чи ерөөсөө энтэй аюу адилхан юм бэ. Чи ер нь жүжигчин бол чи ерөөсөө урлагийн хүн бол чамд их гой зових юм байна гэ. Тэгээ миний хувьд бол би ер нь одоо урлагийн хүнийг ерөөсөө нэг сувтаагаар ингэ төсөөлдөг. Бүр ингэ гайхамшигтай. Тэд нар ч бол ер нь нэг тэнгэрийн хүмүүс шүү дээ гэдэг ойлголттой. Тэгээ надаас бол бүр их төс одоо хол ажил мэргэжил гээд бодцсон, өөртөө кодлцсон байсан тэр ихч надад тийм урам зориг өгсөн юм шиг байна. Тэгээд яг тэр үеийн нөгөө суйсын конкурс авч явах үедээ таарад тэгээд ягаад ч нэг үзээд шалгалтанд ороод үзээд алдъя гэдэг нэг тийм зориг орсон юм уу? Нэг сэтгэлийнх нь мухарт их гой мэрэгжил штэ гэдэг бас тэр нэг хүндэтгэл хайр нь явж исэн болоод тэгсэн юм уу? Тэг би нэг конкурсанд орсон юм. Суйсан. Тэгээ орсон сансныг бодоход их өндөр оноо аваад тэгээ 600 эдэн өөхөд шалгалтанд орж ирсэн. Тэгээ би бүр хоёроор жагсаж гарч ирээд. Тэгээ одоо юу ч мэдэхгүй ичиж яаж бас тэнцсэн байгаа нэг жижигхэн нэг юм байсан билгүү те. Тэрийг нь магадгүй тэгээ манай багш нар олж харсан юм болов. Тэгээд соёл урлагийн их сургууль руу орсон шүү дээ тий. Их сонир тохиолдлоор орж исэн. Манай 10 жилийн ангийн хүүхдүүд тухайн үедээ гайхаад би чи их даруухан ерөөсөө би одоо 20 нас хүртлээр өмд өмсөж үзээгүй охин байдаг гэсэн шүү дээ. Дандаа юпгтэй ингээ урт юпгтэй. Тэгээ нэг үсээ хоёр шүлжчихдэг. Тэгээ нэг л их тийм ном уншсан, их номын санд суудаг. Тэгээ нэг Горки номын сан гэд байдаг аахгүй би 3 дугаар харамжилт төгссөн. Тэгэл хичээлээ тарахаар Горки номын сан яг манай гэрлөө явдаг зам дээр. Тэгээд тараал номын сан ордог. Яг номын санд сууж байгаа л орой гэртээ очдог. Нэг тийм номын өвхөдлөлгээд ингээд урлаг соёлтой одоо хувь заяагаа холбогдсон. Чимэд дам бугаах хэдэн хүүхэдтэй вэ? Та ээж аваасаа хэдүүлээ. Магадгүй гэр бүлд нь урлагийн хүн байсан уу? Байсан бол хэн одоо хэнийг даган дуурайж ив? Байгаагүй бол таныг энэ мэрэгчлийг сонгоход ээж аав нь хэрхэн хандж байна? Манайх ээж аваасаа дөрвөлээ. Би дээр нэг ихчтэй, доороо 2 дүүтэй, эмэгтэй эрэгтэй. Адилхан уу тантай? Ихч бол тий адилхан бид нар ер нь их адилхан. Тэгээ манай гэр бүл дотор бол урлагийн хүн байхгүй. Тэгээ манай ээж талдаа ээжийн их сайхан дуулдаг одоо хүн байсан гэдэг. Ээж ав бол их гайхаж хүлээж авч ирсэн. Тэгээд итгэхгүй би ч нөгөө урлагаас их тийм холдуу хөөхд байсан. Яг 10 жил байхдаа би их шүлэг уншдаг байсан. Илэрхийлэл энэ төр нэг уншдаг байдэн шүү дээ тэр үед чинь. За тийм л одоо юм хийн тэрнээс биш нэг тэр айхтар дуулдаг бүжгэлдэг тал дээр бол жоохон тааруу. Тэгэхэр чин гинтгүү урлагийн сургууль руу орлоо гэхэлэр ээж аавын хувьд бол их сонин сонсогдчихсэн байх. Таныг одоо хиймдэг сонирхолтой тэгэл одоо эрдэм шинжилгээний мэрэгжил сонгоол за магадгүй бас эмч болгоч байсан хувь тавилан байх байсан байж магадгүй тэр одоо тантай таарсан тэр эмэгтэйгээр дамжуулж үгүй чи энэ замаар явах ёстой гэд одоо нэг далтын хүч чиглүүлсэн магадгүй тийм магадгүй тэгээ жүжигчин мэрэгчлээ сонгоо тэгээ телевиз рүү бас яагаад хилжээд орчих бас тийм яг төгсдөг курстэй төгсөх курстэй соёл урлагийн их сургуулийн төгсөх курст манай тайсны ярианы багш Долгор гээд бүсгүй байсан. Тэгээд Долгор багш маань та телевиз дээр очиод нэг шалгаруултанд ороотгоо телевиз ингээд хөтлөгч нэвтрүүлэгч шалгаж байгаа юм байна гэд. Тэгээ манай ингээс манай Чимгээ, Отгонбаат, Гэрэлсөв, би Батөргөл гэдэг юм нэлээ хідүүлээ очиж шалгалтанд орж ирсэн. Тэгээд тэр үед чинь телевиз чинь их хатуу шалгаж авдаг байсан юм аа. Тий. Тэр чинь одоо 95 оны 1 сараас эхэлсэн шалгалт шүү дээ. Бараг 3-4 сар үргэлжлээд 3-4 шаттайгаар тэг шалгалтаа авч ирсэн. Тэгээ
шалгалтанд орсоор тэгэл хасагдаал үлдээл тэгж явж байгаа л сургуулаа төгсгöd телевизэд тэмцлээ. Тэгээ телевизэд үндсэн ажилтнаар орох эрх хүслээ гэдэг. Шууд үндсэн ажилтнаар тэгсэн. Тэгээ үндсэн ажилтнаар орох боллоо. UB-с оюун цэцэг бид чинь яг нэг шалгалтанд орж исэн шүү дээ. Тэгэл орж исэн да. Гэхдээ тухайн үедээ бол бас их ч айгуу сайн өөрөө жүжигчин тал руугаа илүү сонирхолтой. Киноны жүжигчин лөө бол бас их сонирхол ихтэй. Тэгээ драмлуу юм уу кино үйлдвэрлэлөө орё гэж их бодож исэн. Тэгээд телевизийг сонгоход бол ээж бас их нөлөөлсөн. Тэгээд одоо тийм телевизтэй орсон дээрээ гээл одоо зөвлөгөө нь л тэр олон ч манайхан чинь сайн мэдгүй шүү дээ. Телевизээ чинь одоо нөгөө үзэгчийн үднээс л мэднэ үхээс биш доторх нарийн ажлын сайн мэдгүй жүжигчнийхийг бол бас ойлголт нь тааруу. Манай аав чинь цэргийн хүн, ээж өөрөө худалдааны одоо эдийн засагч. Тэгэхээр аль аль нь чиглэл нь өөр мэрэгжлийн улсууд. Тэгэл ээж яагаад тэгсэн за телевизтэй ороо тэгээд телевизтэй орно гэж чинь чамдаа сайдаа гэл одоо тухайн үед одоо тэгж зөвлөж ийсэн. Тэгээд нөгөө ээж аавын үгнээснийх гардгүй үе хийсэн шүү дээ бид нарын үе чинь. Тэгээд телевизийг сонгож ийсэн шүү дээ. Одоо бодоход тэгэл зөв сонголт байсан юм билээ. Тийм ер нь тэгээд хэдийгээр телевизтэй одоо ингэж ажилласан ч гэсэн жүжигчнийхээ хувьд дэлгэцэнд өөрийнхөө дүрийг мөглөөд авсан. Хэдэн кино байдаг лээ? Би оюутан байхдаа 4-5 кинонд тоглож исэн. Тэгээд телевизд орсноос хойш тухайн үед чинь телевиз бас нэлээ шаардлага өндөртэй байсан. Телевизийн яг мэдээллийн хөтөлбөрт ажиллаж байгаа хүмүүс хамаагүй одоо кинонд тоглож болохгүй, хамаагүй үйл ажиллагаанд оролцож болохгүй энэ төр гэдэг бас нөгөө цензуртэй нөгөө дэглэмтэй үеийн үлдэгдэл үе чинь арай дуусаагүй байсан үед нь би орж исэн болохоор тэгээд тэр школоороо ингээд сурцсан. Тэгээ яг телевизд орсноос хойш бол кино уран бүтээл дээр бол нэх оролцоогүй шүү. Харин одоо эргээд бодохоор зөндөх олон урилгууд ирж исэн. Орох вэж гэж бодогдоод байгаа шүү. Одоо тэгж бодоод байгаа шүү. Одоо тэгээд өнгөрцөн. Тийм болохоор охиноо би бас залуу байхдаа сайхан уран бүтээлд оролцох боломж гарч ивэл нь оролцоорой гэдгийг дэмждэг, урамшуулдаг. Охиноос цэнхэр дэлгэцээр уран бүтээлийн гараа нь ихэлсэн. Яг л та байлээ. Харин хүмүүс бас тэгээл байгаа. Таны хувьд өөрөө бас хэвлэл мэдээллийн салбарт одоо ингэж ажиллаа. Сэтгүүл зүйн чиглэлээр суралцсан гэж би нэг сонсч ирсэн юм байна. Энэ одоо таныг өөрийгөө хөгжүүлэх тийм шаардлага байв уу? Яагаад ийм сонголт юм? Мэдээллийн хөтөлбөрт ажиллаж байгаа үүднээс тэгээ бид нар зайлшгүй бас сэтгүүл зүйн одоо анхан шатны, дунд шатны мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгээд тэр үүднээсээ хэвлэл урлагийн сэтгүүл зүйн дээд курсыг төгссөн. Тэгээд тэндээс ер нь одоо хэвлэл мэдээллийн салбарын хүмүүсийн эзэмших ёстой ур чадвар юу байх ёстой юм, чиг хандлага нь ямар байх ёстой юм, одоо яаж өөрийгөө хөгжүүлэх ёстой юм, ямар арга барилаар ажиллах ёстой юм гэдэг их олон зүйлүүдийг хэвлэл урлагийн тэр сургалтаасаа олж авсан. Тэгээд тэр манай хэвлэл урлагийн чинь төгссөн сэтгүүлчдээс чи их олон мундаг сэтгүүлчид төрж гарсан байдаг юм билий. Тэгээ бас бахархаад байгаа шүү дээ. Би чи энэ олон мундаг хүмүүсийн төгссөн сургуулийг төгссөн хүн шүү гэж бодогдоод. За таны хувьд бол мэдээж өөрөө нэгэнт олон нийтийн өмнө байдаг хүн. За нөгөө талаар хань нь бас ус төрч тэр хэрээр илүү хараа танд тусаж байгаа л да. Тэгэхээр энэ ялгаа танд ер нь хэр их мэдрэгддэг вэ? 90 оноос хойш 91 оноос хойш солирлын их сургуульд байсан цагаасаа гэд бодох юм бол бас 32 3 жил болох чинь. Тэгээ ер нь тэр үеэс л ингээл олон дотор ороод олны анхаарал дотор гэдэг юм уу да тий олонний хараан донд байх хариуцлага, үүрэг, одоо жаргал зовлон гэдэг зүйлүүдийн талаар ер нь нэг багсаг ойлголтуудтай болж эхэлсэн. Тэгээд телевизд ажилд ороод телевиз анх ороход бол биднэрт манай үндэсний телевиз бол үнэхээр одоо гайхалтай школтой газар шүү дээ. Одоо арга байхгүй л одоо энэ их олон хэвлэл мэдээллийн салбаруудын одоо ёстой тэгээд үндэс суурь нь одоо болсон газар. Тэгээд тэр чүүднээс их олон ч хүмүүсийг одоо бэлдсэн байдаг. Тэгээд яг тэр школоороо бид нарыг анх ажилд ороход бол манай Зян Дуга гэдэг гайхамшигтай мундаг нэвтрүүлэгч, манай Нараагч байна, Монгол Улсын соёлын гавь сэтгүүлтэн, Бямбаагч маань Монгол Улсын соёлын гавь сэтгүүлтэн, цоодлах гээл олон одоо сайхан одоо уран бүтээлчдээсээ
маш их олон одоо ямар байх ёстой юм, яаж одоо бие авч явах ёстой юм, ямар дэг жайгийг мөрдөх ёстой юм, сахих ёстой юм, хим хэмжээ ямар байх ёстой юм, юуг хийж болох юм, юуг хийж болохгүй юм гэдэг бүх зүйлүүдийг л ингээд ахмад үеэсээ суралцсан да. Яа харахгүй нэг ингээд цаасан дээр буутсан одоо дүрм журм гэдэг зүйл бол байхгүй. Ингэж болно, тэгж болохгүй гэдэг зүйлүүд бол нэг байхгүй шүү дээ. Манайх яг олон нийтийн радио телевизийн хуулиар одоо дүрмжлээд өгсөн хэдэн зүйл заалт байгаа боловч ёс зүйн хэм хэмжээ гэдэг зүйлийг бол мэдрэмжээрээ л сурж байгаа. Тэгээ энэ болгоныг бол ер нь л ахмадуудаасаа суралцсан. Тэгээд дээрэс нь өөрийнхөө одоо амьдралын явцад тэгэл одоо суралцаад баг багаар зарим тохиолдолд алдаан дээрээ суралцаад зарим тохиолдолд бол одоо бусдын одоо шүүмж, зөвлөмж, зөвлөгөөн дээр суралцаал тэгэл одоо сурсаар л явж байна. Тэгээд сурж дуусахгүй. Тэгээ болж л өгвөл одоо тэгээ үг үйлдэлтэй хянамга байх юмсан гэж хичээдэг. Гэхдээ тэр ч бас их хэцүү шүү. Тийм ээ. Дандаа одоо бүх зүйлээ хянаад яваад байна гэвэл хүн өөрөө байж бас чадхаа болно. Тэгээ хүн өөрөө байж чадахгүй болохоор чинь хайрцаглагдана. Одоо нэг юм чөлөөтэй байж чадахгүй болно. Тэгээ тэгж чадахгүй болохоор хүн чинь бас нэг ад жаргалтай байж чадахгүй болно шүү дээ. Тэгэхээр тэр үүднээсээ бол бас их хитрхи их тэрийг ингээд хайрцаглахыг бол хүсдэггүй. Ер нь бол зүгээр их чинь ингэж боддیں۔ Хууль дүрм гэдэг зүйл бол бид нар чинь нөгөө хүн чинь өөрөө нийгмийн амьтан шүү дээ. Тэгэхээр энэ олон хүмүүсийн хоорондын харилцааг юугаар зохицуултын хууль дүрмээр зохицуулдаг тийм ээ. Болон болохгүйгийн хим хэмжээ хязгаарыг л бид хууль дүрм гэж үзээд байгаа. Гэхдээ хуулиас дээр бол ёс зүй гэдэг зүйл бол хизээд оршисоор ирсэн. Ёс зүй гэдэг юм бол өөрөө ерөөсөө энэ цэгээс энэ цэгийн хооронд чиний хөдлөх үйл үг бүх зүйлийг одоо заагаад өгсөн одоо хэмжүүр хим хэмжүүр. Тэгээд одоо тэрийг л ер нь их чухалчлагыг боддог. Тэрнээс биш одоо тийгч одоо муухай харагдчих юм болов эсвэл бол за ингүүлч би одоо хүнд таалагдахгүй юм болов таалагдах юм болов гэдэг үүднээс бол юмд хандахыг бол боддоггүй. Зүгээр ер нь өстой нөгөө зүү яв бол зөөлөн зам болон гэдэг шиг. Тэгээд одоо бусдад хор хөнөөлгүй тий өөрийнхөө хэмжээнд хэр чадлаараа чадал нь хүрдэм бол бусдад бас ингээд нэг ач тусаа үзүүлээд альсгүй болон өөрийнхөө мэддэг чаддгаас хуваалцаад тэгээд одоо бусдын одоо мэддэг чаддаг надад та харамгүй хайрлаж байгаа тэр үг сургаалыг хүндэтгэж үзээд тийм ээ. Ер нь бол тэгэл одоо хайр хүндэтгэл хоёрыг зэрэгцүүлж байх юм болов уу гэж бодоод идэгэн. Миний асуултанд улс төрчийн гэр бүл гэсэн зүйл бас тодтогдсон л да. Ханы хувьд бол улс төрд ороод бас хэдэн жил боллоо. Энэ танд бас их хариуцлага нэг талаар бий болгодгоо. Ер нь улс төрчийн гэргий байх ер нь хэр хэцүү вэ? Гүй тэгээд гайгүй. Тий. Надад бол яг хөө зүгээр сүүлийн нэг 3-4 жил юм уу да. Олон нийтийн энэ цахим мэдээллийн хэрэгсэл их давмгайлж хөгжснөөс үүдээд бас одоо нэг юм нэг зарим тохиолдолд нэг юм зах хязгааргүй мэдээллийн урсгал дотор бас нэг их тийм хүнийг барьцаалтуулах юмуд бас хаа нэгтэй бол гарна тийм ээ тохиолдно. Тэрнээс бишээр бол зөвөр нэг тийм улс төрчийн гэр бүл байснараа тийм хэцүү гэрэлтэл юм чинь тийм ийм хэцүү гэдэг зүйл бол над нэг бодогддггүй мэдрэгддэггүй. Тэгээд манай гэрт бас нэг тийм зарчим байдгийн. Тэгээ одоо хизэнээсээ л тэр хэрэгжижсэн да. Яг гэрийнхаа хаалгаар орлоо. Амар сайхан бол миний хань хүүхдүүдийн маань эцэг өрхийн тэргүүн. За ич орлоо бол гэрийнхаа хаалгаар орлоо. Ээж, эхнэр, тийм ээ, охин, эгч, дүү ерөөсөө нэг хүн ясны харилцаа тэрийгэл ингээ барь явдаг. Тэгэхээр тэр манай гэр дотор бол тэр улс төрч нэвтрүүлэгч олонний танил эсвэл бол нь одоо бизнесийн компанийн захирал гэдэг ч юм уу. Эсвэл бол нь юу гэдгийг миссийн тэмцээнд орж исэн бүсгүй гэдэг тэр ойлголт тэр юм бол байхгүй. Тэр хэрээрээ аз жаргал гэр бүлийнхаа үн цэм гэдгийг байлгадаг тийм. Магадгүй. Тийм магадгүй ах. Бид нар тэрэндээ их ач холбогдол өгч, тэрэнд их орооцолдож, тэрэндээ их уягдаж, тэрэндээ одоо их зүдэрдэггүй учраас тэрийг одоо их тооддоггүй болов уу?
Тийм. Тэгэхээр тэгээд хоорондоо эрүүл харилцаатай байдгийн болов уу гэж бодоод байдаг. Олонний танил гэж юу ярьдаг л да. Тийм. Тэгээ олонний танил бүсгүйчүүд одоо олон нийтийн нүдэн дээр байдаг бүсгүйчүүд гоё сайхан байх гэсэн нэг тийм хариуцлага яа харахгүй байдаг л да. Одоо нэг талаар та өөрөө нэвтрүүлэгч хүн тэгээд тэр мэдээллийн хөтөлбөр дээр бас гоё сайхан цэгцтэй гарч вэж үзэгч түмнээ хүндэтгэж байгаа юм илэрхийлэл шүү дээ. Та энэ дээр хэрхэн ханддаг вэ? Ач холбогдол яг тэр үүргээрээ тий ялангуяа одоо ердийн үед бол одоо эфиртэй биш тийм ээ ажлын хуваарьтай бус үедээ бол өөр л дөө би яг ажлынхаа хуваарьтай үед бол аль болох хэмжээгээрээ өөрийгөө бэлтгэх юмсан гэж боддог тодорхой цаг зарж бас бэлтгэлээ хангах тал дээр анхаардаг яагаад гэвэл эн чинь би биш би одоо үзэгчтэй хөндлөх ёстой миний цаанд би их олон хүмүүсийн хөдөлмөрөөр бүтсэн маш их тийм одоо олон хүмүүсийн хөдөлмөрөөр энэ телевиз чинь уран бүтээл нэвтрүүлгүүд бүтдэг шүү дээ. Бид нар гардаг шүү дээ. Тийм тэгэхээр чинь бид нар хариуцлагагүй хандаж юм уу? Альсгүй ямар нэгэн зүйл тийм сүр сар хийж хандаж одоо хувийн зохион байгуулалт муутагаасаа болоод юм уу? Одоо цагийн менежмент муутагаасаа болоод бусдынхаа ажлыг үнгүүдүүлэх, өргүүдүүлэх, алдаа гаргах одоо тийм бол ирэх бол ерөөсөө байж болохгүй. Тэрэн дээр бол би өстө маш хатуу байр суурьтай байдаг. Тэрэн дээр бол зөвхөн хувь хүн гэдэг үднээсээ хүн хандаж болохгүй. Яг энэ нэвтрүүлэгч гэдэг ажил мэргэжлэлийнхаа үүднээс хандах ёстой гэж боддог. Тэгэхээр одоо ерөөсөө тэгээд хариуцлагатай байхыг бол хүндэтгсэн тийм хариуцлагатай байх бол нэг номерын ажил гэж бодогддог шүү дээ. Олонний танил байна гэдэг бол мэдээж зөвхөн бас гой сайхан байхын нэр биш те. Одоо өөрөө бүх одоо үйл хөдлөлөөрөө байгаа байдлаараа эргэн тойрныхондоо тэгээд олон октын олон бүсгүйчүүдийн үлгэр жишээ байдаг л баг л та. Тантай уулзсан олон л хүн тэгж ярьдаг баг. Танаас үлгэр дуурайл авдаг гэдэг ч юм уу те. Тэгэхээр ер нь бусдад нөлөөлнө те. Ялангуяа телевиз гэдэг бол соён гэгэрүүлэх үүрэг хариуцлага их байдаг л та. Тэрийг та ер нь юу гэж ойлгодог вэ? Тэг би яг нөгөө хүүхдүүдтэй ч юм уу эргэн тойрныхаа ингээл дүүнартаа ч юм уу хилдэг нэг 2 3 зүйл ийдгийг ингээ жижигэн ч гэсэн зүйлээс миний хүүхдүүд ингээ таашаал гэдэг юмыг мэдэр. Тэр чинь өөрөө юу гэхээр магад чи ингээ нэг аяг кофе ууж ивэл зүгээр тэр кофеныхоо хамтыг мэдрээд үү. Тэг хүнтэй ингээ нэг гоё ярьж ивэл чи яг ингээ чин сэтгэлээсээ өмнөөсөө яар. Тэ ингээ сайхан нар мандж ивэл тэрийг хараад ингээ сайхан баярл. Сайхан агаарт явчихвал тэр сайхан агаарыг амьсгалаад тэрнээс ингээ тэр гоё мэдрэмжээ аав. Тэ сайхан ингээ хөдөө явж байгаад тэр хөдөөний байгалийн сайхныг хараад гоё баярлж талархаж амьдрах ёстой санагддаг. Тэгээ талархал бол агуу гайхамшигтай том зүйл. Талархал гэдэг юм бол ер нь хүний амьдралыг аз жаргалтай, өнгөтэй, сэтгэл дүүрэн одоо энэ замыг туулах хамаг чухал юм бол ерөөсөө үндсийн үндэс нь бол өөрөө талархлаас эхэлэлтэй санагддаг. Хизээ хүн талархаж чадна, хизээ хүн бусдыг хайрлаж чадна, хизээ хүн өөрийнхөө хувь тавиланд баярлаж чадна, хизээ хүн тэрийг одоо ингэж өнгөлж чадна. Тэр үед хүн гээд сайхан сэтгэлтэй аз жаргалтай болдог. Тэг хүн өөрөө сэтгэл дотор аз жаргалтай байгаад ирэхээр эргэн тойрон чинь ялангуяа эмэгтэй хүний хувьд бол эргэн тойрон чинь ингээл хүссэн хүсээгүй ингээл цэцэглээл, услагдаал, гэрэлтэл ирдэг юм шиг санагддаг шүү дээ. Та өөрөө юунаас суралцав? Хэн нэг нь танд ингэж хэлж ийв үү? Эсвэл өөрөө л бас энэ амьдралыг танин мэдв үү? Хүмүүс нэг ингэж ярьдаг шүү дээ. Хүн их өвдснийхаа дараач гэдэг юм уу? Эсвэл бол хүн амьдралд нэг том саадтай тулсныхаа дараа тэрийгэ даваад гарсныхаа арталд амьдралын нөгөө мөн чанарыг илүү ойлгодог, үн цэнийг илүү их ойлгодог гэж ярьдаг. Би бол тэрийг яг үнэн гэж боддог. Тэгэхээр би их олон жилийн өмнө бас нэг тийм саадтай тулж исэн л да. Тэгээд тэрнийхаа дараа үгүй ингээ хүн болно гэдэг чинь агуу том хувь тавилан юм биш шүү дээ. Үгүй хүн ингээд агаар имсгалаад тэгээ ялангуяа ийм сайхан оронд Монгол ямар гоё байгаль цаг ууртай вэ? Дөрвөн улиралтай, ийм уудам дэлгэр, ямар агуу сайхан ёс заншилтай вэ? Өв соёлтой билээ. Хүмүүс нь өөрснөө ямар гайхамшигтай билээ. Хүмүүс нь өөрснөө ямар чадамжтай билээ. Ийм нутаг оронд төрсөндөө одоо тий би бахарахгүй юм бол тэгэд энэ хүмүүн заяаг олсондоо би баярлж чадахгүй юм бол одоо өөр одоо юунд баярлах вэ? Юунд талархах вэ? Энэс илүү хувь тавилан гэж юу аах вэ гэж бодогдчихсэн. Яг хүн яг ингээд нэг өвдөөд ингээ
явж явах үед амьдрал ямар үнэтэй юм бэ? Тэгээ бид нар ямар хэрэг тэрэггүй жижиг юмтай орооцолддог юм бэ? Тэгээ ямар хэрэггүй зүйлд үн цэн ач холбогдол өгөөд хэрэгтэй тэр зүйлээ хажуугаараа ингээд энэ цаг хугацаа ч өөрөө урсаад өнгөрч байгаа шүү дээ. Тэгээ урсж байгаа энэ цаг хугацаатай хамт тэр их үнэтэй зүйлээ урсгачдаг юм бэ? Тэгээ эргээд харахаар тэр цаг хугацаатай чинь хамт өнөө сайхан зүйлүүд ч өөрөө урсаад алга болцсон. Тэгээд нэг тийм нэг юм нэг дундуур дуухан шиг бусдаас нэг алдаагаа хайсан, бусдаас нэг буруугаа хайсан, өөрийнхөө хүслээр амьдрч чадаагүй, мөрөөдөлтөө хүрч чадаагүйгийнхаа аль нэг одоо зүйлийг хэн нэгэн хүнээс буруутнаас хайгаад идэг. Хэн нэгэнд үүрүүлэх гээд яваад идэг. Тэр өөрийнх нь одоо мөрөөдөл биелээгүй юм уу, өөрийнх нь хүсэл биелээгүйгийн учир шалтгаан өөртөө байна гэж хүн бодхоос илүүтэй өрөөлөөс л ингээ хайгаад идэг. Одоо тийм юм их байдаг шүү дээ, эргэн тойронд. Тэгээ би бол яг зүгээр надад бол тэгж санагддаг шүү дээ. Их ч нь бол ингээд ажилдаа их талархдаг. Тэгээд өнөөдрийнхөө амьдралд их талархдаг. Тэгээд энийгээ улам маятаа сайхан байлгахын тулд би өөрөө юу хийх ёстой юм бэ? Тэгээд би сайн ээж байхын тулд би яах ёстой юм бэ? Сайн эхнэр байхын тулд би ер нь яах ёстой вэ? Гэр орноо би яаж авч явах ёстой юм бэ? Өөрийнхөө үүргийг яаж биелүүлэх ёстой юм бэ? Өөрийнхөө одоо ажил амьдралыг одоо баланслж авч явахын тулд би ямар цагийн менежменттэй ажиллах ёстой юм бэ? Ажлаа хөнгөвчлөхийн тулд өөртөө төвөггүй байхын тулд, түүргүй байхын тулд, олон ажлыг нэг цаг дор амжуулахын тулд би ер нь ямар одоо цагийн менежменттэй хэр менежер байх вэ гэл өөр өөртөө их асуултууд тавьдаг. Тэгээд яг тэр хэлбрээрээ юмнуудаа их гарын дороо бэлдэж авдаг. За түрүү ярилцлагын эхэнд би бас онцолж хэлсэн. Одоо таны хувьд Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч хэрнээ ягаад ч юм UBS телевизийн нэг ажилтан юм шиг санагддаг. Таны хувьд бол 2000-ад оны ихэнх үед манай урилгаар бас TV Miss гэдэг Монголд анх удаа зохион байгуулагдчихсэн их гоё нөхцөл тийм шүүгчээр ажиллаж исэн. За түүний дараа My Voice шоуны маань 4 дахь удаагийн дугаарын бас шүүгчээр ажиллаж исэн. My Voice наадмын эрхэм хүндтэй шүүгч Чинд Дамбын эчин хорлоо. Хэрвээ энэ чиний хүсэл мөрөөдөл муу юм бол битгий бууж өг. Хүсэл мөрөөдлийнхаа төлөө үргэлж тэмц. Чи бол бидний энд байгаагийн утга учир. Урлагийн энэ хатуу ширүүн энэ салбарт энэ талбарт жинхэнэ авьяастай бас нүр их хөдөлмөрч хүн л шалгарна. Тэгээд энэ урилгуудад мэдээж таатай ханддаг байсан учраас бас мөн өөрөө энэ залуучуудыг нээн гаргахад байх ёстой гэж одоо зөвшөөрсөн учраас манай урилганд зөвшөөрдөг байсан ба. Ер нь манай телевизтэй өөрийгөө холбож яриул. Би сая хэлжсэн шүү дээ. Таадад нэг цаанаасаа нэг юм танаа телевизтэй нэг юм бүр нэг сэтгэлийн уугийн шүтэн барилдлага байдгийм байна гэж надад мэдрэгдээд идэгий. Нэг тийм ийрүү зөөлөн нэг ингээд хизээч ороод ирэхэд яг нэг өөрийнхөө гэрт ороод ирж байгаа юм шиг юм дулаахан мэдрэмжтэй нэг их дотно. Тэгээд бодоод исэн ер нь би өөрийнхөө одоо яг ажил үүргийн дагууд ажиллаж исэн нэг үндэсний телевизээс гадна би ер нь UBS-ийн хамт олонтой илүү их ойр дотно олон сайхан хөтөлбөр дээр хамтарч ажиллаж исэн билээ. Тэгээ их баяртай байдаг, их баярлдаг. Тэгээ та нартай их баярлж байдаг, балхаахтаа маш их баярлдаг. Энэ сайхан нэвтрүүлгүүдэд урьж оролцуулж, намааг энэ олон дотроос сонгоод бас ингээд сонгоно гэдэг чинь одоо за манайхаа чадандаа эсвэл энэ таарандаа нийцэндээ гэдээ надад их ихтгэл үзүүлж штэ тийм ээ хариуцлага өөрүүлж гин тэрэнд нь их баярлдаг. Тэгээс ариун агчтай их баярлдаг. Тэгээ ариун агч маань бас санал болгодог байсан билээ. Тэгээ цаагаараа л нэг юм уяатай байдаг юм да танаа телевизийнхэнтэй. За тийм ч учраас үндэсний их баяр наадмын энэ өдрүүдэд одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн хайр ширхэг хүртсэн олон хүн байгаа. Одоо тэдэн дундаас бид бол одоо тоотой хэдэн хүмүүсийг хүндэтгэн яг л энэ одоо баяр жаргалтай мөчтөд нь бид бас алт цэнхэр хадгаа өнгө аяхтай сүйтэй хүндэтгэл үзүүлж барьж байгаа. Тэгээд бидэнд цаг зав гаргасан маш их баярлалаа. Баярлалаа. Урьсанд бас их баярлалаа. Сайхан наадаарай. Одоо
энэ зуныг бас сайхан гэр бүлээрээ нөгөө ярьсан үн цэнэ хадгалж аялж бас аялах цаг зав гардггүй ч байж магадгүй. Тэгээд танаа гэр бүл дад жаргал хүсье, танд амжилт хүсье. За их баярлалаа. Ингээд сайхан нэвтрүүлэгтээ урьсан танаа хамт олонд их баярлалаа. Тэгээд та бүхэндээ UBS-ийн нийт хамт олонд улгайхтай, ариун нэгжтэй уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Тэгээ аз жаргал хамгийн сайн бүхнийг бас хүсье өрөө. Тэгээ хамгийн гол нь бас эрүүл мэндийг хүсье өрөө. Тэгээ нөгөө нэг жаргалан түүний дотроос хамгийн эрхэм жаргалан бол эрүүл явахын жаргалан гэдэг. Тэгээд сайхан наадаарай. Тэгээ наадмын энэ өдрүүдэд тэгээд Монгол түмэн маань сайхан наадаж байна да. За баярлалаа. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ UBS телевизийн энэ хөтөлбөрт Монгол Улсын соёлын гавь зүтгэлтэн Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч жүжигчин Чимэд Дамбын Ичин хорлоо өргөдөн ирж баяр наадмын болоод бас төрийн хайр хэрхийг хүртсэн энэ сайхан мөчөөсөө үзэгч та бүхэнтэй хуваалцлаа. Та бүхэн сайхан наадаарай.